Эрүүл мэндийн ам 2019 онд инээмсэглэл эерэг хандлага урайг дэвшүүлсэн бол Ховд аймгийн эрүүл мэндийн салбарынхан их хүүхэд бидний ирээдүйн урайг давхар дэвшүүлсэн байна. Учир нь сүүлийн жилүүдэд баруун бүс нутаг тэр дундаа Ховд аймагт их хүүхдийн эндэгдэл аймаг улсын дунджаас харьцангуй дээгүүр байгаа юм. Тиймээс их хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, хамгаалах, өвчлөл эндэгдлийг бууруулах чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллага болон салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, үйлчлүүлэгчдэд ээлтэй эерэг хандлагыг бий болгох, улмаар их хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүр дэмжийг шин шатанд гаргах өргөжүүлэх зорилгоор Ховд аймгийн эрүүл мэндийн газраас их хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад орон нутгийн удирдлагуудын оролцоо дэмжлэг сэдэвт зөвлөлтөх уулзалт зохион байгууллаа. Тус зөвлөлтөх уулзалтад орон нутгийн эрүүл мэндийн салбар байгууллагуудын удирдлага, их баригч, сургуулийн эмч нар болон 17 сумын засаг дарга нар зэрэг 100 орчим хүн оролцож, их хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад орон нутгийн удирдлагуудын оролцоо, хамтын ажиллагааны үр нөлөө тулгамдж буй асуудлуудын талаар санал солилцсон юм. Ховд аймгийн тухайд бол мэдээж их хүүхдийн өвчлөл эндэгдэл бусад аймагуудын түвшнөөс өндөр, за дээрээс нь улсын түвшнөөс бас өндөр байгаад байна. За энэ бол мэдээж тухайн маш олон шалтгаантай байдаг. Мэдээж бол хүүхдийн эндэгдлийн тухайд ярих юм бол тухайн жирэмсэн болсон эхийн өөрийнх нь эрүүл мэнд суур өвчнүүд нэлээд дийлэн шалтгаануудыг нийцлээд байна. За хоёрдугаарт бол сэргийлж болох эндэгдлүүд гэж яг манай эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор бол ярьдаг. Тэгэхээр сэргийлж болох эндэгдэл гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр үер усны аюул байна, усанд живэх байна, өндрөөс хаднаас унах юм уу, эсвэл мориноос халтарж очих юм уу, эсвэл нөгөө халуун тогоондоо хүүхдүүд маань түлэгдэх юм уу, эсвэл бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй, асран хамгаалагчгүй үлдээхээр нөгөө хүүхдүүд маань галт төмрийн аюулд өртөгч гэдэг юм уу те. Иймэрхүү нөгөө сэргийлж болох эндэгдлүүд бас дийлэн хувийг эслээд байгаа учраас энийг бид нар урьдчилан сэргийлэх, за дээрээс нь иргэдийг соён гэгэрүүлэх, за удирдлагуудад нөлөөлөл ухуулгын ажлуудыг хийх гэх мэтчлэн ийм ажлуудыг өв шаттай авч хэрэгжүүлээд байгаа. Түүнчлэн их хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр тусгасан болгын баримт бичиг түүний хэрэгжилтийн явц орон нутгийн эрүүл мэндийн салбар байгууллагуудын их хүүхдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар хүр хэмжээний өнөөгийн нөхцөл байдал, жирэмсний хяналт, нөхөн өчигдөр насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх арга зам, хүүхдийн эндэгдлийн шалтгаан, нэран болон их хүүхдийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд тулгамдж буй асуудал, шийдвэрлэх гарц хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцлаа. 2018 оны байдлаар Ховд аймагт 100 мянган амт төрөлтөд ноогдох эхийн эндэгдэл 127.4% байгаа нь улс аймагуудын дунджаас 4.7 дахин их. 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амт төрөлтөд 19.1 байгаа нь улсын дунджаас 4.1 промиллоор дээгүүр үзүүлэлттэй байна. Мөн өнгөрсөн онд жирэмслэл төрөлтийн холбоотойгоор 3 их 1-5 хүртэлх насны 45 хүүхэд эндэжээ. Харин 2019 оны эхний 4 сарын байдлаар 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 13, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 15 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 тохиолдлоор тус нэмэгдэж, амьгүй төрсөн хүүхэд 2, эмчийн хяналтгүйгээр гэртээ төрсөн их 2 бүртгэгдсэн гэж албаны их сурвалж мэдээллээ. Энэ асуудлыг бид нэр шийдвэрлэх чиглэлээр бол бас нэлээд ажиллах шаардлага бий. Ялангуяа энэ чиглэлд бол эмнэлгийн ажилтнуудаа бид нэр бэлтгэх, сахилгын хариуцлагыг жаахан өндөржүүлэх. Тэр тусмаа ялангуяа бол манай энэ хүүхдийн таск бол өвлөө хөлөөрөлд ажил ачааллаа бас даадгүй. Тэгэхээр энэ чиглэлд бол бид нар бас бодлого барих хэрэгтэй. Тийм ч учраас энэ жилийн хувьд бол 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг бол бид нар эхлүүллээ. За энэ бол бас хүүхд багчууд маань эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах юм боломж нөхцөлийг бүрдүүлэх, тасгийн ажил ачааллыг бууруулахад бол ихэнх ач холбогдолтой болно гэж үзэж байгаа. Нөгөө талаар бид нэр сая би нээлттэй ярианд хэлсэн. Эмч эмнэлгийн ажилтнуудаа үндсэндээ барилгачдыг хөрзгүүгээр газар шорооны ажил хий гэж болдгоотой адилхан. Эмч эмнэлгийн ажилтнуудаа бид нэр чагнуураас өөр юмгүйгээр та нар энэ их хүүхдийн эндэгдлийг бууруул гэж хэлдэг арга байхгүй. Тийм учраас энэ их хүүхдийн эндэгдлийг бууруулахад бас энэ эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангамжийг бол сайжруулах асуудал чухал байгаа. Ялангуяа 18 оны бид нэр энэ 11 сард бол үндсэндээ нөгөө Бельгийн засгийн газрын дэмжлэгээр Монгол улсад 2-3 тооцогдох олон тооны өндөр өртөгөхийн хамгийн сүүлийн тоног төхөөрөмжүүд ирсэн байна. Тийм учраас энэ тоног төхөөрөмжийг ашиглаж чадах өндөр нарийн мэргэжлийн эмч эмнэлгийн ажилтнуудаа бид нэг дадлагж сургах асуудал. Ялангуяа бас нарийн мэргэжлийн эмчнэрээ
шилжилт хөдөлгөөн хийлгэж алдахгүй байх асуудал. Энэ асуудал бол одоо бид нар чухлаа. Тийм учраас өнөөдөр бол бид нэр үндсэндээ энэ нарийн мэрэгжлийн тоног төхөөрөмжөдөө бас ард иргэдэд сурталчлах энэ эмч эмнэлгийн ажилтнуудаа яг энэ чиглэлд анхаарлаа хандуулж ажиллахыг ялангуяа манай Монгол Улсын ерөнхий сайдын Ховд аймгийн ард иргэдтэй уулзахдаа хэлсэн тэр их хүүхдийн асуудлыг хүүхдэд ачлах, ээжүүдэд хайрлах энэ чиглэлд бол мэдээж яг л энэ их хүүхдийн эндэглийн асуудал бас л орно. Ийм учраас энэ чиглэлд бол бид нэр бас нэлээд ажлыг хийхэд төлөвлөж байна. Цаашдаа нарийн мэрэгжлийн эмч нарыг чадваржуулах, харилцаа, хандлагын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, их хүүхдийн тусламж үйлчилгээнд үзүүлэх хөрөнгө оруулалт, багаж тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, эмч мэрэгжилтэн болон иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын ажлын ачааллыг бууруулах зэрэгт анхаарч ажиллахаар болсон юм.